За нэгдүгээр бодлогон дээр илэрхийллийг хэлбэрчлээрэй гэсэн байна. Тэгэхээр хэдүүлээ нэг хэлбэрчлээд эмэгтэй шаардлага гарна гэсэн. За эхнийх нь бол 4 ич нэмэх нь 3-ыг 12-оор үржүүлэхээр 36 нэмэх нь хаалтны урд нэмэх тэмдэг байгаа учраас энэ хаалтан доторх байгаа гишүүдийн тэмдэг бол яг хэвээрээ байна. Нэмэх нь 12 ич нэмэх нь 3 ич нэмэх нь 5 ич болно гэсэн. За одоо хэлбэрчил гэсэн учраас бид нэр ичтэй байгаа хэсгүүдээ бүгд нэрээ ижилхэн байгаа учраас хооронд нь харгалзуулаад нэмэн гэсэн. Тэр 4 дээр 12-ыг нэмээд 16, 19 нийлээд 24 ич нэмэх нь 36 буюу бидний хариулт маань А хариулт гарч ирж байна. За хоёрдугаар бодлогын хувьд эдгээрийн аль хоёр тооны ерөнхий хуваагч нь 8 байх вэ гэсэн. За тэгэхээр эхний 12, 16 хоёрын маань хувьд ерөнхий хуваагч нь бол 4 байж таарна тий. Нэгэн зэрэг хувааж чаддагтай. За дараа нь 12, 20 гэдэг хоёр тооны маань хувьд мөн адилхан 4 байна. За 16, 20 гэдэг хоёр тооны маань хувьд ерөнхий хуваагч бол мөн адилхан 4 байна. За 16, 24 гэдэг тооны хувьд бол 8 гэдэг ерөнхий хуваагчтай. 24, 36-ийн хувьд бол 12 гэдэг учраас энэ хариулт маань буюу Г хариулт байх нэ гэсэн үг.